Хөгжөөний шүдний эмнэлгийн юмч халин сур байна. Өнөөдөр та бүхэндээ яагаад мэдээ алдуулалт шүд болгонд өөр гэдэг талаар тайлбарлана. Хамгийн нэгдүгээрх нь хоншоор болон эрүүний мэдээ алдуулалт нь өөр ордог. Хоншоор бол яс нь маш сэрэг байдаг учраас бага хэмжээний маш сайн мэдээ алддаг. Эрүүн нь болохоор эрүүний яс зузаан байдаг учраас мэдээ алдуулалт арай удаан хугацаанд мэдээ алддаг. За хоёр дахь шалтгаан нь болохоор хүн бүрийн өвдөлтөд мэдрэмж нь бас өөр байдаг. Хүн болгонд мэдээ алдуулалт хийхэд өөр мэдээ алддаг. За гурав дахь нь мэдээ алдуулах техник бас өөр байдаг. Нэвчүүлэх болон дамжуулах гэж хоёр төрлийн хэсгийн мэдээ алдуулах арга техник байдаг. Энэ нь бол сайн муу гэсэн зүйл байхгүй. Аль аль нь тухайн хүчтэндээ тухайн үзэж байгаа шүдэндээ ямар мэдээ алдуулалт хийх үү гэдгийг эмч бол сонгож хийдэг байгаа. За дараагийнх нь алкогол хэрэглэсэн тохиолдолд бол муу мэдээ алддаг байгаа. За хамгийн сүүлийнх нь удаан хугацаанд хүчин хандах эм уусан тохиолдол, эмийн бодисыг шүдэндээ зуусан тохиолдолд бас муу мэдээ алдах тохиолдол байдаг. Хамгийн гол чухал зүйл нь гэх юм бол үйлчлүүлэгч өөрийгөө хин нэгнтэй харьцуулахгүй байх хэрэгтэй. Хүн болгоны бие физиологи өөр өөр байгаа гэдгийг л анхаарах хэрэгтэй.